Суу. За онлайн шопууд яасан гинэ гэдэг бичлэгийн 2 дугаар хэсэг. Энэ удаагийнх нь стора. Тэгээ сторагаас 3 юм авсан. Тэгээ тэрийг анбокс хийгээд сэтгэлдээ хэлээд давуу тал сул талыг хэлээд тийм бичлэг хийх болно. Тэгж ганцаар өөртөө алдсан шүү. Тэгээ би 3 ширхэг юм загсан. Өмнө нь гэхдээ сторагаас юм авч ирсэн л та. Тэгээ энэ бичлэгээ хийх гээд 3 ширхэг зүйл загсан. За энэ болохоор би жижигэн дүүдээ тоглоом загсан. Тэр маань юм шиг. За энэс эхлэе. Юмнуудаа задлчаад өмнөх нөгөө нэг жипагийн бичлэг шиг давуу тал сул талаа яриад явъя заяа. Эхлээд юмнуудаа задлах юм. Ваа. Энэ болохоор миний балных ай пенсилных гэдэг л бамбууштай. Бамбууштай кейс загсан. Хүй. Үзүр ирсэн ч тараа. Энд задлцгаая. Өмнө захиалахад иймэрхүү сонголтууд байсан байхгүй юу? Иймэрхүү. Бамбууш, мэлхий, луван тэгээд энэ туулаанаас байсан. Бус нь байгаагүй. Тэгээд надад бамбууш нь хүрхнээ санагдаад. Тэгээд дээр нь хэрцэн ч гэсэн бор өнгөтэй болохоор зүгээр юм шиг санагдаад. Энд ихтэй ямар сонь. Завч тэр хандуурсан шүү. Юу ус гарчлаа. Чанга урд юм шүү энэ чинь. Аймс шиг татаж болохгүй юм ч дээ яаж хийх юм бэ? Үгүй гарахгүй шүү. Халууцчлаа. Тэ уул нь хөөх юм шиг тараа. Ер нь л хөөх юм байна. Хэрвээ таарсан бол тийм. Бүгд хараа юм хамдууш гахалтай. За балны кейс нэг юмшгүй. Энийг хинчээд тавьчих. Энэ их гоё юм байх хэрэгтэй. Хе. Дахиад нэг тоглолтын тасалбар. Хаана юм бол? Солид төгөр гэж байна. Энэ болохоор утасны кейс. Ингээд бондох шиг юм. Энэ бондгор нь болохоор штэ ингээд ингэж миний нөгөө нэг дандаа л хэрэглэдэг кейс шиг. Арталтай юм шүү. Юу гэдэг вэ? Pop socket. Тэгээд энэ задлаа. Амар гоё юм саарлан бүтэй, кристалл бүтэй. Холог. Энэ гоё юм. Тэгээд амар ганган бас тийм. Утсандаа хийгээд үзчихлээ. Яг уус зурган дээр яг юм гоё ганган байсан байхгүй юу? Энэ скотч сайн алдсан. Ганган байгаас тийм. Тэгээд энэ чинь амар ашигтай нэг гэдэг байхгүй. Энэ кейсийг би зөндөө олон газраас хайсан. Тэгээд сторагаас олдсон. Шууд олдсон. Энэ их хөөрхөн тоглоом аа. Энэ болохоор за нэгэд харуулъя.
Хөөх юм бэ? Тоглоом. Энэ тоглоом заяа. Одоо би таньд харуулах гэхгүй. Энэ хараа. Montessori Toy Play Kids гэнэ. Тоглоом гэдэг юм шиг байна. Хөөх юм аа. Манайд амар баярлах хаа. Нэг харалтай юм ирсэн онгол. Тэгээд ийм хараа. Тэгээд эднэрийн яадаггүй гэхээр Өнгөж гарч ирсэн. Амаа заяа. Тэгээ одоо энэ л ч нэг. Амар хөөрхөн байгаа тий. Тэгээ одоо нөгөө манай дүү чи ингэ базаад авна шүү дээ. Тэгээ шууд амандаа хийгээл. 1-3 настай хүүхд зориулсан тоглоом. Би баруун өөрөө тоглоод байгаа юм шиг. Одоо тэгээ дүүтийг хамт тоглоно л доо. Тэгээд хөөх юм. Амар хөөрхөн. Амар хөөрхөн тоглоом юм. Бараг боолын юм шүү. Энэ тоглоом гэхээ. Одоо инста амар тал. Ингээ хаач. Тэг ингэж тавьж байгаа гэсэн болж байна. За нэг юм. Тэр болохоор Story-гийн табоогоос нь 6-аар хайж байгаа гэсэн. Тэгээд энийг бол 6-аар нь хаагаагүй. Пэйж дээр байсан. Энэ хоёрыг болохоор хайсан. Энэ болохоор надад амар таалагдчих. So nice. Тэгээ бас хямдхан байсан. Энд болохоор ийм ганган биш мөртлөө зүгээр нэг иймэрхүү попод болохоор амар үнэтэй байгаа гэсэн юм. Тэгээ кейсэн ч гэсэн ер нь үнэтэй. Тэгээ энэ хоёр хамтдаа Монголд байдаг кейснүүдээс хямдхан. Надад маш их таалагдчих. Тэгээ энэ ч гэсэн дэж үу чанартай. Хитэр бас санахгүй байна. Харчихгүй. Энэ кейс болохоор үн чи Монгол үнэ байхгүй шүү дээ. Яаж харах хэвтэй юм бэ? Нийлээд 67 мянгалсан юм байна. Энэ болохоор нэг 28 30 хавцаа байсан юм. Энэ болохоор 14 мянга. Тэгэхээр чи энэ чинь нэг 16 мянга болсон л гэсэн үг шүү дээ. Тэгэл энэ дэр тэгтээ яг захиалга руугаа ороод харахаар дэлгэрэнгүй үнэ гарч ирэхгүй байна. Хятад үнэ гарч ирээд байна. Энэ жоохон сони юм тийм. Өнгийг таалагдсан энэ тоглоом. Тэгээд энэ кейс байла. Энэ болохоор энийг одоо албаар хайчлах хэрэгтэй гэдэг юм уу сайн ойлгохгүй байна. Гэтэ энэ бол хөөрхөн чанар манар материал интернет хөөрхөн юм. Зүгээр ингээд энд таарсангүй. Гэтэ би одоо энийг хайчлана л да. Нэг юм их байла. Story-гийн давуу тал болохоор анхандаа болохоор дандаа Amazon-с захидаг гэсэн шүү дээ. Тэгээд табоогоос захидаг болсон давуу тал болсон байх гэж бодож байна. Тэгээд дээр нь зурган хайлт нь яг одоо оновчтой хайд юм лээ. Энийг би одоо энэ кейсийг би ингээд амар юм өөр үнцгөөс дарсан байх юм бол энийг шууд таниад яг энэ чигт гаргаж ирч чадна. Зарим сайт болохоор энийг тэгдэг байхгүй. Жишээ нь ганцхан одоо энэ үүлнийх нь энэ попыг ингээд хайх юм бол шал өөр одоо юм шилэн бүтээгдэхүүнүүд ч юм гарч ирээд идэх. Story-г болохоор яг сайн таниад хайд юм лээ. Миний бараа чинь 4 сарын 24-нд захиалсан. 5 сарын 10-нд яг ингээд Story Box-то хийгдсэн. Тэгэхээр чинь 17 хоног болж ирж байгаа юм шүү тий. Одоо бол 17 хоног арай урт санагдаж байна. Яа тэгэхээр сүүлийн үеийн онлайн шопууд ер нь дандаа 10 хоног ирээдлээ. Тэгээ би тэгээд сүүл бүр ингээд хуваараа захиалга хийгээд зүгээр юм рандом каргоноос ирдэг газраас хүртэл юм захиалахад 10 хоног дотроо ирж байсан байхгүй. Тэгэхээр энэ болохоор 17 хоног гэдэг бол надаа яг үдээ тул айгу удаан санагдсан.
Тэгээд дээр нь одоо нэг хүний захиалга бүгд ингээд өөр өөр боксд байгаа. Надад жоохон төвөгтэй санагдаад гэх юм. Одоо чинь би 10 ширхэг юм захиаллаа гэхэд 10-лаа ингээд ийм өөр бокс дотор орчин гэхээр амар төвөгтэй идэг. Хүмүүс болохоор яг боксыг давуу тал гэдэг. Надад бол Star box жоохон төвөгтэй. Хүний өөрийнхөө захиалгыг шууд ингээд амар олон хайрцаг онгойлгоод авалгүйгээр шууд хүргэлтээр нэг дор ингээд авчвал надад бол амар санагддаг. Өөрөөр бол нэг тийм сул тал бол гайгүй юм шиг санагдаж байна. Илүү найдвартай. Тэгээ дээр нөгөө сайт нь айгуу гоё ойлгомжтой ажилладаг. Хайлт хийхэд бас тажгүй. Хайлт нь гоё оновчтой гарч ирдэг. Дэлгүүр рүү н орж болохгүй. Зүгээр дэлгүүрийнх нь нэр үнэлгээ хоёр нь л гарч ирнэ. Тэгээд дэлгүүр рүү н ороод энэс өөр юм байна уу гэд үзэж чадахгүй. Тэр нь жоохон онцгүй. Яг анх ингээд нөгөө нэг табо ланч хийгдлээ гэж тэгж яах тэр өдрөө бол ордог гэсэн юм. Тэгээ тэрнээс хойш орох байсан. Яасан юм аамдгүй. За тэгээд стори нэг юм байлаа. Өөр ярихлаа. Орос баяа. Түгээрээ. За хамт unbox хийсэнд баярлалаа. Subscribe, comment, хахад дараарай. Баяртай. Тос.